гадаадын хөрөнгө оруулагч нар Монголд ирж бизнес хийхээс имээдэг болсон баг. Аюу имээдэг болсон. Тэгээ тэрийг бид нар жишээлбэл өөрсдөө бүтээж нэгээс хашраацсан. Тэгээ хөрөнгө оруулагч хашраацсан учраас бид нар манай Монголд ирээ одоо өстой хууль гоё болцсон гэхээр хүн итгэхгүй байгаа. Үгүй ээ. Та нар яг гоё гिचээд загсны дэ өгөөш шиг ингэж буцаага гаргацдаг. Тийм байхгүй. Тэгэхээр тэрийг хэн илүү их өөрсөнд нь ятхан үнэмшүүлж чадах вэ гэхээр яг энд бизнес хийгээд амьдраад 10 20 жил болцсон гадаадууд л үнэмшүүлж чадах гэсэн. Тэгэхээр тэдний үгээр дуу хоолойгоор нь үндсэндээ яг Монголд амьдрах нөхцөл байдал ямар байдгүй гэдгийг нь хэлүүлээд байгаа. Тэгэхээр тэдний дундаас маш гоё зүйлс гардаг. Монголын одоо хүнийх нь хувьд гоё сайхан нь юу юм? Орон нутгийн цаг агаарын байдал гоё сайхан нь юу юм? За бизнесийн хувьд бол ийм байдаг, ийм асуудлууд байдаг, ийм зүйл нь болдог. Гэхдээ дэлхийд асуудалгүй улс гэж хаана байна те ер нь хайлч улсад та бизнес эрхэлсэн асуудал гарна шүү дээ. Зүгээр энд бол энийг ингээд ялгаатай юм байдаг. Ер нь бол яг ингэж л ярьдığım л дээ. Азийн соёл өөрөө танилын өрөөнд ажиллаа бүтээдэг гэж. Тэгээ тэр нь одоо нөгөө нэг юм хэл ахуул яриад байгаа юм биш шүү дээ. Ер нь л нэм танилын өрөөгөр ингээд Азууд өөрөө яг тийм сегменттэй. Тэрийг нь ойлгочих юм бол энэ болчихно гэсэн тийм өгтлийг өгч байгаа.